Хай, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж үе. Өнөөдөр бороотой гоё өдөр байна. Ойрд гэхдээ гайгүй температур буураад гадаа гоё болсон шүү дээ. Гэхдээ нэг амар яг буураагүй. Өмнө нь гэхдээ зүгээр 34-5 байсан градус. Тэгсэн чи одоо болохоор 31-2 градус. Тэгэхээр бас гайгүй санагдаад идэх болсон мөлий. Энэ хүргэлтүүд минийх бишээ. Монголоос ихч загсан. Би зүгээр ганц нэг юм л авсан. Будаагч агч ээжтэй авсан. Ээж сонсоод юу яа хамаг юм яриад гэдэг багт. Гэтэ нөө гэрт нөө очисон чинь будаагч агч нь жоохон муудсан байсан байхгүй юу? Ингээд доотлынхан тоогооныхан юм жоохон хуулрах гад тэгсэн байсан. Тэр чинь тэгэхээр амар бид муулчдаг гэсэн чинь тэгээ жоохон наад исэн будааны яг доод хэсгийг тэгээд будаагч агч авсан. Энэ болохоор энэ аягыг би хүрт авсан амар гоё аяг ирсэн. Халуун хүйтэн барьдаг аяг байхгүй юу? Тэгээд бас соролтой. Тэгээд хамгийн гол нь хэмжээ аягүй том. Би угаасаа том хэмжээтэй аяг авъя гэж үзсэн. Тэгвэл нүг аягандаа ус хийгээд тавьчихаар ингээ хурчээд идэв штэ. Тэгээд одоо би нүг чин хаас чиглэгчгээ болохоор ус өдөртөө аягуусаа авах хэвээр. Тэгсэн чинь за ус уун гэсэн чинь өөрийнхөө биеийн жинг ингээд 4-өр үржүүлээд уунаж байгаа байхгүй. Би тэгэхээр ч одоо бараг 4 литр өдөрт ус уух хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэнгуүдээ оройдоо уухгүй гэж тэгээд 7 цагаас хойш бараг уухгүй за. Тэгэхээр чинь би өглөө 8 гэж за 7 гэж зэрдэг гэхэд би 12 цагийн дотор 4 литр ус уух хэрэгтэй за. Тэгэд банк гэртээ байгаа тахгүй штэ гадуур бол ерөөсөө би ус ууж чаддгүй юм. Зүгээр юм ундаанаас юутэй усны савтай ус л уудын тэр чинь тэгэд жоохон хүйтэн дуулахаар бас нэг ихээр уугаад идэггүй. Тэгэхээр тэгэл гэртээ авах хугацаанд одоо юу вэ? Нэг цагт 1 литр усыг тогтмол уугаал байх юм уу хайшин. Тэгэхээр ч бас арай их байгаа өстэй тий. Тэгэхээр ч бүр мөр ачааллаа тэгээд бүр гэдээс ходоод манай үерлээд гэдэг таахгүй юу. Би яг өнгөрсөн 7 оны 1-ээс эхлээд одоо гурил будаа сахар хэрэглэхгүй гэдгсэн цаа тэгсэн чинь тэгэд жингээ 7 оны дараа ингээ үтсэн байхгүй юу. 7 оны дараа шиг би нөө төвчээргүй болохоор өдөр болго өглөө болго үтсэж тий. Тэгсэн чинь яг нэг хил хассан билээ. Гэхдээ ёо начиг амар өндөр жин дээр байгаа хүнд бол нэг хил үнэхэр бүр юу ч хийсэн харагдахчгүй, мэдрэгдэхчгүй, анзаарагдахчгүй. Би гэхдээ ер нь өөрийгөө ингээд хэвэн жинтэй яг өөрийнхөө нормал байх ёстой жиндээ очихлоо 3 жил болох байх гэл тооцоод байгаа шүү дээ. Сартаа нэг 2 хил хасаад тахад за жил гэдэг чинь 24 хил гэсэн үг тий. За 24 бас арай биш юм байна. Би баг 30 гаруй хил хасчиж яг өөрийнхөө байх ёстой жинд очих ёстой. Тэгэхээр эхний жилээ болохоор ер нь нэг сардаа за дунджаар нэг 2 хил хасаал тэгээд дараагийн 2 жилийн нөө докторчуулах тэр нь амар чухал. Би яагаад гэвэл би өмнө нь яг тэрэн дээрээ алдчихсан болохоор ялцчихгүй маш удаан хугацаагаар ингээд хассан жингээ докторчуулах хэрэгтэй юм шиг санагдсан. За ер нь турах талаар ярихгүй чи юу ингээд бичлэгнийхээ талаас илүү хугацаанд ярьж ирэнгуйтай юу шууд ярихгүй ч гэх шиг. Би өнөөдөр онгоцны бодлоос хүмүүс тасаа тэгээд буудалд нь авчиж шамраа тэгээд бэжинг үзүүлэх ёстой өдөр байсан. Тэгсэн чи юу өнөөдөр бүр битүү бороо орчлоо яваад таа. Тэгэд бүр тэгэд буудалд нь намраачаад гэртээ өрөөд ирсэн. Тэгээ хоолундаа хийж мэгээд одоо ингэсгээд бороо зогсоох байх. Тэгэнгүүт нь гараад гадуур гарцгаая. Энэ витаминыг өнөөдөр нөгөө тассан 2 ихч маань бэлгэлсэн. Австралиас ирсэн байхгүй юу? За энээс шээ хүний хувийн мэдээлэл ярихгүй шүү. Австральд монголчууд аягүй их амьдардаг болохоор ерөнхийдөө нэг ах ихчийнхээ ярианаас л ерөнхий амьдрал нь хэмнэл нь яаж явагддгийг хальтмалт сонсчихсан. Гэхдээ яг хятадуудын ярианаас сонссноос монголчуудын ярьж байгаа Австралийг харж байгаа үнцэг арай зөрүүтэй сонсогддгийг. Ер нь яг Австральд ч гэлгүй бусад оронд ч ялгаагүй монголчууд илүү бие даасан амьдардаг бол хятадууд ч юм уу тэгэл бөөнөрөө нийлээл биений ингээл юмаа хуваалцаал нэг тийм одоо хаас агуу Чайна таун энэ төр байдаг гэл тэгдэж штэ. Тийм болохоор тухайн орныгоо харж байгаа хандлага ер нь үзэл бодол нь арай ондоо байх нь аргагүй байдаг баг. Би өмнө нь монголчуудаас аягүй олоодаа сонсчихсан Австральд очихоор ингээд юм нь 7-7 хоногоор төлбөрөнд төлөгддөг амьдралын хэмнэл аягүй хурдтай ажиллахыг шаарддаг энэ төр гэсэн бодлууд аягүй их хэлдэг. Тэнгүүд багш аль эсвэл ангийнхаа хүүхдүүдтэй ингээл
ер нь мэдээ зэдэнээс хятадаас ингээд харахаар Австрали явахаар өрсөлдөх чадвараа алдчихдаг. Нэг тийм хитрхи сул чөлөөтэй, хитрхи чөлөө цаг ихтэй тийм орчинд бас тэнд Австралид сурч ирчээд тэгэд одоо хятад ажиллах гингүүд ажлынхаа ачааллыг дагаа болцсон байдаг энэ төр гэж амар их сонсч ирсэн. За бай бай.